зах зээлийн эдийн засагт шилжсэн ийм улс орн болоход энэ 92 оны үндсэн хууль бол их чухал үүрэг гүйцэтгсэн. Гэхдээ 1992 оны үеийн нийгмийн амьдрал, хүмүүсийн оюун санаа, өнөөдрийн Монгол улсын нийгмийн амьдрал, хөгжил дэвшил, хүмүүсийн оюун санаа хоёр бол өдөр шөнө шиг ялгаатай болсон. Би үндсэн хуулийг бол амьд организм гэж боддог хүн. Тийм учраас үндсэн хууль нийгмийнхээ алхаа гишүүтэй хөл нийлүүлж явах ёстой. Хүмүүсийн оюун санааны өөрчлөлтөд бас хөл нийлүүлж явах ёстой. Үндсэн хууль гарч хүрч болохгүй гэсэн хууль байхгүй. Тэр арчлалын үлгий болсон Америк ч гэсэн хэдэн гаруй удаа одоо энэ үндсэн хуульд өөрчлөлт оруулсан түүхтэй юм бэл. Тэгээ энийг бол та бүхэн маань одоо надад хэлүүлдэг бүгдээрээ сайн мэдж байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол бид нар үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар маш их ярьсан. Хүн болго энэ тухай мэдж байгаа. 10 жил бид нар бодсон. Ганцхан юм чадаагүй энэ хийх явдал дутагчаад байгаа. Тэгээ одоо хийвэл зөмөрөө хийцгээе. Хийхгүй бол болцгоё. Шийдэх хоёрхан дарга байна. Нэг бол хийн, нэг бол болно. Тэгээ хүмүүсийн хэлээд байгаа, яриад байгаа энэ ард иргэдийн судалгаан төгссөн саналын үзүүлэлт энтрийг харахад бол үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг бол хийхэн зүйтэй гэсэн ийм саналыг бол манай ард иргэд бол өгөөд байгаа. Энийг бол ардын нам яриаггүй. Ард түмний донд хийсэн судалгааны байгууллагуудын дүн шилжүүлэхээр одоо ийм үнэлэлт өгнөлт гарч байгаа гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Улсын намуудын удирдлагуудаа би уулзаж энэ тухай асуудал ярьсан. Тэр үнэ. Зөвшөлтсөлийн механизм одоо байгуулагдаад явж байна. Улсын их хурлын дарагт би хэлж байна. Улсын намуудын дарга удирдлагуудыг хүлээж авч уулзаж санал бодлоо солилцоорой гэж одоо бас намын даргын хувьд бас чиглэл өгсөн. Тэр ажил хийгдсэн гэж бодож байгаа. Тэгээ цуглахаараа бас зарим нэг нь цугладаг юм билээ. Бичиг сачгаа саналаа өгөөрэй гэхээр бас зарим нэг нь өгдөг юм билээ. Тэгээ бүгдээрээ цуглаад юм хийхэд бас зовлонтой бэрхшээлтэнүүд бас байдаг. Санал бодол зөрөлддөг, хоорондоо хэрэлддэг муудалцгаас ахуулаад энэ мэдээж үндсэн хуулийн асуудал явж байгаа учраас хүндрэл бэрхшээлтэнүүд зөндөө байгаа. Тэгээ үндсэн хууль батлна гэдэг бол үндсэн хуулийн гэдэг бол зүгээр 1-2 өдрийн дотроос хийждэг зүйл биш л дээ. Бид нар ч одоо 10 жил ярьсан. Ажлын хэсвч ном байгуулагдсан, ярьсан, хэлэлцсэн, санал бодол зөрсөн. Тэгэл явж л өнөөдөр одоо бид энэ нөхцөл байдал тулчаад Монгол улсын ерөнхийлөгч бас санал оруулж ирээд энэ саналыг одоо бид нэг яриад зөвшөлтслийн механизм байгуулад яриад зөвшөлтсөд одоо сууцгааж байна. Тийм учраас та бүхэн маань одоо энэ 5 хоногийн хугацаанд санаа оноо бүх юмудаа сайн хэлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн субъект нөр их хурл. Тийм учраас парламент одоо үндсэн хуульд гарах эрх нь байна, хуулиар халагдсан эрх. Тэр эрхэд би хөндлөнгөөс халдах эрх надад бас байхгүй. Монгол Ардын нам дангаараа үндсэн хууль хийж байгаа зүйл биш. Тийм ч учраас би та бүхнийг урьж уулзсан. Үндсэн хуулийн асуудлаар ямар санал бодолтой байна гэж дараа нь их хурлын дарга уулзсан. Тийм учраас бол зөвшөлтөл явж байгаа. Өнөөдөр үндсэн хууль баталчаагүй байгаа шүү дээ. Төгтүүдээ. Ярих хөрөх боломж зөндөө байна. Засах залруулах цаг хугацаа бидэнд хангалттай байгаа. Та бүхний ярьсан өнөөдрийн зөвшөлтсөний асуудлаар ярьсан зүйлүүдийг мэдээж ардын намын бүлэг дээр ярина, их хурл дээр ярина. Та бүхний саналыг аль болохоор туслахыг хичээнэ. Тэгээ улс орондоо хэрэгтэй л хууль баталжээ одоо. Тэрнээс хойш одоо улс төрж бол хоорондоо хэрэлдээд байвал одоо хинж чадна. Тэрнээс ямар ч ашиг гарахгүй. Хангалттай хэрэлдлээ, хангалттай муудалцлаа. Одоо тэгээ нэг зүг хараад л энэ улс орныхоо төлөө зүтгэе. 3 зүйлээр санал нэг байна. Нэгдүгээр энэ парламентын тоог нэмээ гэж ерөнхийлөгч оруулж ирж байгаа саналыг дэмжиж байгаа. Төрөнийх бол дарга их олон удаа тайлбарласан. 1.2 сая хүнээр хүний тоо нэмэгдсэн. Тэгээ ардсан нийгмийн хамгийн чухал зүйл бол төлөөллийн зарчим юм билээ. Олоолоо хэлцүүл буруугүй, үлээ усаар угаавал хэрэггүй гэж ард түмний үг байдаг. Тийм учраас одоо аль болохоор олон хүн энэ төрийн хууль тогтоомжийг батлахад, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд батлахад оролцож явах хэрэгтэй байл. Энэ тэр ардсны үндсэн зарчим. Хоёрдугаар 5 жилийн асуудлаар бол санал нэг байна. Тэгээ 4 жил бол үнэхээр богино юм аа бас. Том төслөдлөөр хэрэгжүүлэхэд. Доктортой хөтөлбөрөд хэрэгжиж чаддгүй. Урт хугацааны бодлого хэрэгжиж чаддгүй ийм зовлонгууд байна. Урд нь Монгол улс 5 жилийн төлөвлөгөөтэй явж ирсэн. Одоо 5 жилийн төлөвлөгөөр явдаг улсууд өндөө байгаа. Тэгээ энэ нь улсад маань хэрэгтэй гэж бодож байна.